1.2 тэрбум төгрөгийн үнэтэй хүүхдийн номын өргөөнд хүүхдүүд ёстой л жаргаж байна. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 3-аас 5 давхурт байрлах номын өргөөний 3 давхурт цэцэрлэгийн бэлтгэл анги болон 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүд, харин 4-5 давхурт ахлах дунд ангийн хүүхдүүд ном зохиол уншиж, хичээлээ хийж цөлөөт цагаа зөв өнгөрөөж байна. Эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийхээс гадна хан таз шал гээд бүхэл зүйлийг үнэхээр сэтгэл гарган хийсэн байлаа. Монголд ер нь хүүхдэд зориулсан номын сан ховор идэг. Тэр үүднээс би тэгэд манай Чингэлтэй дүүргийн засаг дарганы тамга газраас энэ хүүхдийн номын өргөөг байгуулсан. За энэ онцлог гэх юм бол хүүхдүүд бүгд одоо чөлөөтэй орж одоо өөрийнхөө уншихыг хүссэн номнуудаа өөрсдөө сонгож уншина. Энэ ерөнхийдөө чөлөөтэй хүүхдүүд энд орж ирээд одоо юу ч хийж болно. Тэ өөрсдийнхөө дуртай номооч уншиж болно. Одоо та бүхэн харж байгаа энэ 5 давхар гэхэд л жижиг тайцтай энэ дээр хүүхдүүд өөрсдөө янз бүрийн тэмцээн оролдоон зохион байгуулж болж байна. Одоо зохиолч уншигчтай уулзалт зохион байгуулах боломжтой гэх мэт тэ төрөл бүрээр л ажиллах боломжтой л та. Хүүхдүүдс ном уншихаас гадна үндэсний тоглоом наадгаагаараа тоглон цагийг үр бүтээлтэй сонирхолтой өнгөрөөж байгаадаа ихэд эсрэг хангалуун байсан юм а. Би юу энэ 7 хоногт ирж байна. Тэгээ дараагийн 7 хоногт 3 дахь дахиад ирнэ. 3 өдөр болго ирд юм уу? За энэ газар нь хэр таалагдж байна? Таалагдж байна. Хүүхдийг явах ёстой замаар нь замнуудын тулд сурга. Тэрээр өтөлсөж тэр замыг орхихгүй хэмээн ариун библиэд хэлсэн байдаг. Хүүхдүүд багаасаа номыг хайрлаж, дурлаж, шимтэн судлах бүхэл боломжийг хүүхдийн номын өргөө хангаж байгаа нь үнэхээр бахархууштай. Хүүхдийн номын өргөөнөөс лайк ньюс мэдээллээ.